Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канад, Австрал болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэ ангаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. эхэлсэн. За. Окей. Hello, өглөө өдөр орой минь. Өглөө өдөр шөнийн мэнд шүн гэж л мэдлээд байгаа шүү дээ. Шөнө лөө тий. Өглөө өдөр шөнийн минь. Яа. За, сэн сайхан юм да. Шууд сэдвэрэг орох эсвэл Шууд сэдвэрэг орё. Орхосоо манай Анука маань орж ирж амжсангүй. Тэгээд учрал минь хоёр энэнгийг авч авахар боллоо. харин тийм ер нь ойртоо угаасаа хин гурван талтай амир завгүй агаад тэг 3 хүний цагийг нийлүүлэх айгу хүндрэлтэй агаад байгаа. Тийм болохоор Нэг зайл ер нь бол сүүлийн үед дандаа нэг нь байхгүй байж тараад байна тий. Өмнөдөр би байгаагүй. Тэг өмнөдөр бүр хоёр нь байхгүй болохоор ямар нэг нь ганцаараа ярилтай нэш. харин тийм. Тэгэл одоо боломжоор бичиж байна. За боломжоор бичиж шүү ойлгоорой. Юм шиг. За тэгээд шууд сэдвэрэг орцгоё. Өнөөдрийн сэдв бол хэрхэн маш хурдан хялбар аргаар баяжих талаар аргууд маш их хүмүүс заадаг гэх юм уу, рекламддаг гэх юм уу, тийм юмнууд байдаг. Тэгээд тэр аргууд яаж ажилтдаг болоод тэр аргуудын аюул юу байдаг талаар ярих гэж байгаа. Тэгээд учрал маань бас энэ талаар нэх амар сонирхоогүй болохоор өөрийнх нь бас туршлагыг амар их сонсож байх ах гэж бодож байна. Тэгээд би чамд ингээд гоё юм яг юм ерөнхий 3 зөндөө олон аргууд ер нь бол байд юм лээ. Ингээд хүмүүс маш хурдан аргаар яаж баяжиж болох уу гэл ингээд амар олон зүйлүүдийг зарж ч юм уу те скамууд амар хийдэг. Гэхдээ би минийх яг харсан болохоор одоо нөгөө нэг ярих гэж байгаа нь болохоор юм 3 төрлийн л юм аргыг багцлаад жоох ярьж байгаа байхгүй юу? За эхний төрөл нь заяа. Эхний төрөл нь болохоор амар их юм нийтлэг байдаг. Одоо бүр хүмүүс амар их юм их хараад байж магадгүй гэдэг юм яриа заяа. За тэр нь юу вэ гэхлээр зааж байгаа би энэ юу ханаас олсон бэ гэхээр нөгөө Netflix дээр explained гэж тайлбарлсан гэдэг нэг юм цувралууд байдаг шүү дээ. Тийм байдаг. Би тэрийг нэг заваараа үзье гэж бодож байгаа. Яа, тэрний нөгөө нэг юм хязгаартай limited цувралуудын нэг нь аахгүй юу? Мөнгө тайлбарлсан гэд тийм нэртэй money explained гэдэг тийм нэртэй хязгаартай цуврал байдаг. Тэрнийх нь нэг анги нь аахгүй. Тэрэн дээр get rich quick буюу маш хурдан мөнгө олох аргууд гэдэг тийм нэртэй анги үзээд тэгээд энэ ярмаар санагдсан. За эхлээд ингээд бага хэмжээний мөнгө би цаад хүндээ өгөөд те одоо би скамдуулах байгаа хүн гэж бодоход тэр скамер гэж мэдгүй штэ. Тэгээд цаад хүндээ ингээд бага хэмжээний мөнгө эхэлж төлөөд тэгээд бүр амар том хэд дахин нуглаад буцааж авдаг тийм скамд заяа. Тэгэхээр толгойд жоохон мөнгө өгчих юм бол би тэрий чинь амар их мөнгө олгоод эргүүлээд өгье гэдэг тийм системийг ирж байна тий. Үгүй тэр нь болохоор бас ондоо заяа. Жохон мөнгө өгчих юм бол би эргүүлээд өгье гэж биш. Зүгээр одоо ингээд тэр шигтэй хүнийг одоо жишээ нь би одоо ингээд амар баян хүн байхгүй. Би ингээд гэхдээ одоос л амар юм асуудалд орчод байна ингээд те би одоо юу гэдэг чи английн тэр биллионер байна. Гэхдээ би ингээд амар асуудалд орчлоо. Чи над руу нэг $1000 шилжүүлж төхөө би ингээд өөрийнхөө банкны аккаунт руу орж чадхаараа би чамд ингээд 5000 олгоод өгье гэдэг ч юм уу те. Тэр чи одоо 5 дахин буюу 500 дахин үржүүлээд өгч чинь гэж үг штэ. Тэгэхээр чи хүмүүс чи нөө заа ингээд жоохон мөнгө аваад эргүүлж ингэж олноор их юм бол энэ баталгаатай хүн юм шиг байна. Ингээд биллионер гэж штэ гэд те. Тэр бомбон гэж штэ. Одоо нөгөө нэг хамгийн ойрын жишээ чинь нөгөө нэг Tinder swindler шүү дээ. Чи тэр үзсэн үү? Тийм үзсэн шүү дээ. Тийм. Баян гэдгээ итгүүлэнгүүтээ нөгөө нэг мөнгө зээлээд. Тийм. Яагаад тэр яг тэр систем явагдаж байна те. Тийм, яг тэр. Тэр яг бодит байдал дээр нэрнгээсээ байдаг. Одоо нөгөө нэг
Хуучин манай нэг ажилтдаг ажлын хуучин манай ажлын нэг ихч байсан байхгүй жоохон ахмаг насны гэх юм уу? Ер нь ахмаг насны хүн байсан. Тэгээд ажил дээрээ сууж яснаа. Гинт ингээд нэг юм гадаад хүн бичээд байна. Би энэ гадаад хүнтэй чаталж байгаа. Тэ англи хэлээ сайжруулж байна гэд ингээд бичээд байсан. Тэгээ тэнгуут нь бид нар за боломжтойгаараа зүгээр ингээд бичиж байгаа ч гэсэндээ наад хүн чи янз бүрийн асуух юм бол битгий итгээрээ тэр гэл анханасаа хэлж мэлсэн. Тэгсэн чинь яалчгүй явандаа тэр хүнээс яаж байгаа байхгүй. Яна энэ хүн эмч гинэ минь. Тэгснээ хаанахын хүн ч гэлээ тэндээ эмнэлэг барих гэсэн чинь мөнгө алга хэдэн $500 зээлээч мэлээч гэ хандуу мандав яасан ч гэлээ нэг тийм юм яриад. Тэгэж орж иржсэн. Яг тэр хүн өгөөгүй баха. Хүцэн ч үлээ. Санахгүй байна. Гэтэ ямар ч байсан юм болж исэн. Харин тийм тэр амар илбэг тохиолдсон юм шүү. Харин тийм иймэрхүү скамууд амар илбэг тохиолдсон юм шиг үлээ. Бас нэг нөгөө харанхуй өрөө гэдэг нэг подкаст байдаг шүү дээ. Тэрэн дээр бас нэг хэлж орсон байсан. Тэгсэн чинь тэр бас нэлийн дээр үед юм шиг байлээ л дээ. Бас л яг ингээл амар тийм амар их дотн болж байгаа. Эхлээд амар дотн болж байгаад ингээл чатлаа л дээ. Чамаа хин гэдэг вэ, намаа хин гэдэг би энэ амьдэрдэг тэгэл дээ ингээл мэдгүй ингээл гоё чатлал өөрийнх нь итгэлийг явуулж аваад л одоо сар 2 сар чаталдаг ч юм амар их тийм хүчин чармаалт гаргаж иж ямартай ш тэгэж өөртөө одоо татчаангутлаа ингээд би ингээд болно те би ингээд асуудалд орчлоо чи надаа мөнгө зээлээч гэдэг зүйлүүд амар их байдаг юм шиг. Гэтэ тэрнээс гадна бас одоо зүгээр тийм амар дотносгүйгээр бас зүгээр ингээд мессежээр ч юм уу эсвэл ингээд имэйл дээр ч юм уу чат матан дээр нь ингээд тэ Amazon-оос та ингээд $1000 юу хожих гэж байна. Яшиг дараад ингээд тэр $1000-ийнхоо бараг аваарай гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юмд дараад орчингуудтай ингээд за та $30 төлөөд $1000-ийнхоо ингээд бараг авч болно гэдэг чинь дахиад нөгөө нэг урьдчилсан хэлбэрээр нь төлбөрөө аваад тэгээ ингээд хэд дахин үржүүлээд бүр амар олон дахин үржүүлээд авах аргыг одоо advance fee буюу одоо урьдчилсан төлбөрийн урьдчилсан төлбөртэй л гэсэн үг. Тийм урьдчилсан төлбөрт scam. Энд гэхдээ бас юу Монголд тиймэрхүү юмнууд айгу цөөхөн байдаг те яг тийм scam-ууд. Одоо юу гэх юм монгол хүндээ гэх юм уу? Одоо яг Монголд байжангууд яг тийм утсанд нь мессежээс ширэх ч юм уу тиймэрхүү юмуд айгу цөөхөн байд юм шиг санагдаад байдیں۔ Мессежээр ирдэг скамнууд. Одоо би болохоор зэрэг яг Сиднейд яг ирсэн хойноо, Австралид ирсэн хойноо тийм скамнууд байдаг гэдгийг олж мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ би өөрөө ч тэр скамнуудад зөндөө орж исэн. Одоо юу гэдэг чинь шал танихгүй дугаар залган заяа. Танихгүй дугаар залгах юм бол Монголд юм бодохгүй авдаг штэ. Хин нэг нь над руу зорж залгаж ингэж бодоод авдаг. Тэнгүүд энд болохоор зэрэг танихгүй дугаар залгаад би монгол шигээ санаад аваад ярингууд өөдөөс юм ярихгүй заяа. Тэгээ миний хоолой бичиж байгаа юм яагаад аа мэдхгүй. Миний уцтай холбогдож байгаа юм шиг байгаа. Тэгээд би заа гайхаа таслаа. Тэгээд дахиад өөр хүмүүс залгаж малгаал тий. Тэгээд мэдхгүй хэд удаа авцаан өмнөнгөөс ихний ээлжинд бол тий. Тэгсэн чинь тэр нь яаж явагддгийг ард нь яг яаж явагддгийг ястаа үнэхээр мэдэхгүй байна. Зүгээр л байж байгаагут дараа нь банкныхаа аппликейшн руу нороо тий хуулга харангуут багаар ингээ мөнгө гарцсан байт юм бэлээ. Харин тийм. Дараа нь харахаар нэг 50 60 $50 ч юм уу тий. Тэднэр чинь харин тийм амар сони ингээ зүг уцаа ангууд юу ч хэлээгүй гэж нэг юм accept хийж байгаа юм шиг байгаа. Эсвэл уцсанд нь шууд нэг юм суулгачихж байгаа ч юм аа. Ямар ч тэр бол амар ойлгомжгүй. Би тэрийг судлаагүй. Би яг нөгөө нэг хурдан мөнгөтэй болох аргууд дээр нөгөө нэг хурдан мөнгөтэй болох скамууд дээр төлөрсөн болохоор энэ уусаа жоохон юунаас юу ачлаа. Олдчихлоо. Гэтэ тийм урьдчилан төлбөрт скам гэдэг нэг тийм арга байна. Өөр бас нэг юм болохоор одоо ингээд Монголд бас байдаггүй байсан. Одоо сүүлийн үед нэг ганц хоёр хүн харагдаад байгаа. Би бүр хараад санаа зовоод ихгүй байгаа юм нь юу вэ гэхээр одоо Instagram-ийн Reels, TikTok ч юм уу, Facebook-ийн Reels энтрээр гарч ирэл тэ би ингээл өнгөрсөн жил энгийн бүтэн цагийн ажил хийгээл ингээл
амьдардаг байсан чинь одоо ингээл би бүтэн цагаар аялал явж штэ тий та нар ч гэсэн над шиг ингээ гоё аялаад ингээд гоё амьдарч болно ийм боломж байна дижитал маркетинг гэж зүйл байна энэ гэж мгээл би та нарт заагаад өгье тий ингээд миний номыг худалдаад ав тий би тэр ном дээр бүх юм бичсэн байгаа би яасан гэл ингээл амар тэр реклам хийгээл өөрийнхөө одоо тэр номыг зарах галах шиг байгаа юм тим скамуудыг коучинг фитэй арга гэж хэлдэг. Одоо юм зааж өгөөд тэгээд ингээд төлбөр авдаг уулна. Коучинг фи гэхээр тиймэрхүү сонсогдож байгаа юм зааж өгөөд юм төлбөр авдаг. Яг ийм legit сервис шиг хэрнээ. Юу н скам болгоод яг тэрийг нь дагаад хий гэхэд хитүү. Тэгээ шууд хэрэгжүүлэхэд амархан биш. Гэх юм уу те. Тэнгүүд бас нөгөө талаас нь өөрөөсөө сайн хичээх юм бол та нар өөрөөсөө сайн чадсангүй, тууштай чадсангүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөгөө хүмүүс нь өөрсдөө хаацайлж гаргаж ирд юм шиг байгаа. Ааха ойлгосон. Би яг тиймэрхүү юмнуудыг гадаад хүмүүс хийж байгааг амар харж байсан. Монгол хүмүүс хийж байгаа ерөөсөө харж байгаагүй байжгаад сахнаас бүр ингээд нэг хоёр хүний бүр амар хараад байгаа байхгүй юу? Нэг нь Австралид амьдардаг гэсэн. Чи мэдэх үү? Буруу. Тий. Нэг нь Австрали амьдардаг нэг ихчээсэн ахгүй юу? Яна мэдчихэж магадгүй шүү. Нэр мэрийн сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч тач яна би нэг библчээ заяа гэхгүй юу? За. Мөн үү? Тийм байж магадгүй. Харин тийм ээ. Энд бас яригадаад байгаа. Тийм үү. Scammer гэж яригдаж байгаа юу? Яг бүр scammer гэж яригдах нь хайшин. Гэтэ ер нь бол өөрөө угаасаа амар дээр үес өөрөө амар гоё хүн, харахад гоё хүн. Тэ амар сайхан амьдраад байгаа нь бол Instagram-аас нь харагддаг. Гэхдээ Instagram-аар шалгаад үзэх үү? Дабл чек хийх үү? Нэг хүн ярьж гэнэ үгүй юу гэдгээ. Өөр нэг эмэгтэй байсан юм аа. Ямар хүн байсан юм бэ лээ? За би өөртөө сошиал медиагаас тасарсан байна. Тэгтээ Ogi Flower-ыг яагаад гэсэн гэж басан дээ. За энийг дараа ярив. За. Гэтэ энийг ярьж болохгүй юу те юм дээр подкаст дээр. Юг Ogi Flower-ыг яагаад тэгэж ярьсан гэд бодсон. Тэр зүгээр харин ямар ч байсан зөндөө олон хүн бол ярьжсэн. Тэр нэг хит хэдэн бас коучинг юм хийдэг. Нэг сургалтын төвтэй юм шиг байна гэж би ойлгосон. Тэгээд Монголд сургууль барьсан. Монголд сургууль бариад яг Австралийн бага сургууль донд сургуулчлуу. Тийм сургууль бариад тэгээд тэнд яг Австрали сургалтын системийн дагуу хүүхдүүдэд хичээл зааж байгаа юм байна лээ. Одоогийн байдлаар. Тийм тэгээд хүмүүс ер нь энд байдаг хүмүүс бол жоохон ам муутай байд юм байна лээ. Ер нь. Тэгээ би бас яг Австрали явхаасаа өмнө би яг Австралид яг байдаг хүнийг ингээд харангуут ингээд цөөхөн хүн мэдж байгаа байхгүй би яг ингээд яг групп дээр байдаг ч юм уу тэгээ ингээд яг алтартай инфлюенсер тэр хүмүүсүүд нь цөөхөн болохоор тэдрийг яг харж яхад Ogi Flower л байсан. Тэгээд тэр хүний сургалтанд нь сууж үзье гэж бодоод бас сууж исэн. Тэр яг коучинг юунд нь. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг төрлийн бас нэг скамд нь орцсон байх гэдэг юм шиг санагдаад байгаа. Одоо бодохоор. Тэгээд тэрийг юу заасан тэрэн дээрээ? Mentorship ямар юмны яасан юм гэдэг тийм нэг урт нэртэй юу байсан юм аа. Тэгээд тэр бас нэг тийм хямдхан бол бас байгаагүй. Одоо л үнийг санахгүй байна. Гэхдээ тухайн үед чинь нэлээ олон надаас гадна нэлээ олон охтууд зөвхөн охтуудад зориулсан хөтөлбөр байсан. Тэндээс би юу ч сурч аваагүй. Бүр юу ч сурч аваагүй. Тэгээд яг ингээм амьдрал дээр хэрэгжүүлээд ингээд юу яа гэхээр ерөөсөө ямар ч наалтцгүй. Тэгэл ингээд нэг жоохон common senseтэй юм шиг юм яриад байгаа юм шиг боловч ингээл амар ухаантай юм яриад байгаа юм шиг боловч яг амьдрал дээр хэрэгжүүлээ те. Яг ингээ тгийгээд дөнгөж одоо ингээд Монголоос юу гэдэг чинь дөнгөж одоо Австралид ирсэн байгаа хүнд бол те наалт харгүй тийм юмуд байсан. Зөвлөгөөнүүд гэх юм уу? Mentorship гэж нэрлэж байгаа боловч тэр бол айгүй scam deal юм болох шиг болсон доо. Тэгээ одоо явах тэ гэхгүй. Яа, тиймэрхүү яг ингээд юм те хүнд юм зааж өгөөд төлбөртэй зааж өгөө те төлбөртэй зааж өгсөн тэр зааж өгүүлж байгаа сурагчт нь мангар хурдан ингээл амар хурдан мөнгөтэй болох юм шиг тэгэж ингэж
хичээл сургалт номоо ингэж зарж агаад хүмүүсийг бас нэг төрлийн тэр коучинг фитнес скам гэж нэрлэдэг байгаа юм л та. Тэгээд одоо миний хараад байгаа нь болохоор өөр нэг эмэгтэй байсан. Яг Австрали байдаг нэг эмэгтэй. Тэгэл би Австралиараа 2 3 жил болж байна. Тэгэлээ би ингээл Монголд айгуу зүгээр энгийн дажгүй цалинтай ажил хийдэг байсан ч гэсэн ингээд Австралид ирээд ингээ үйлчлэгч хийгээд бас олон жил ингээл те хүний хийдгүү хийгээл хар ажил хийгээл ингээл явж исэн. Гэтэл би шууд ингээд дижитал маркетинг гэж юм сураал те ингээд одоо амар ингээ full time яг бүтэн цагаараа ингээл Австралиар битүү аялал хүүхдүүдтэйгээ ингээл цаг гаргаал амьдарч байна. Яг миний энэ амжилтыг би ингээд яаж энэ амжилтанд хүрсэн талаараа та нарт ингээд зааж өгмөр байна. Тэ? Гэт миний номыг аваад гэд юм сургалт явуулж байгаа юм I don't know. Гэтэ ямар ч тач нэг яг тиймэрхүү төрлийн скамд болохоор нэг бол сургалт нэг бол ингээд ном тэрийг ингээд аваад уншаад яваач би яг өөрөө амжилтанд хүрсэн аргыг зааж өгөө гэх нэг тийм аргаар ингээд бүтээгдэхүүнээ зардаг. Тэгээд эднэр яг одоо жишээ нь яг яагаад скам гэдэг байгаа гэхээр яг саяны учрлын хилдэг шиг ингээд зааж байгаа юмнууд нь ерөөсө гарт баригдаж нүдэнд харагдах зүйлүүд ерөөсө биш. Тэрийг ингээд хөрвүүлээд мөнгө олгочих юм чадвар ерөөсө заахгүй, ямар нэгэн тийм барьцтай мэдлэг ерөөсө заахгүй. Зүгээр л нэг юм яг ярихад мэдээж сонсоход мэдээж нэг юм уушхад ч юм уу нэг ойлгомжтой нэг тэг common knowledge шиг юмнууд ярьчингуудаа ингээд тэрийг амар олон хүнд зарах тусам тэр хүн чинь өөрийнхөө мөнгийг л хийж байгаа зүйл байгаа байхгүй. Тэгээд ийм скамууд болохоор яг тэр зарж байгаа хүмүүс нь одоо тэр бүтээгдэхүүнээ үйлчлэгээ коучинг гэх юм уу зарж мөнгө олж байгаа. Тэгээд худалдаж авч байгаа хүндээ хүртээлгүй. Тэгээ өөртөө яг скам хийж байгаа үгүйгээ бас мэддэггүй. Харин тий одоо ингээд бас нөгөө талаас нь харангууд хэрэгжүүлж чадахгүй байгаа хүний яг буруу ч юм шиг тий ингээд айгүй ухаантай яриад тахтан тэрийг нь хүлээж аваад хэрэгжүүлж чадаагүй миний буруу ч юм шиг эсвэл би одоо ойлгоогүй байдаг ч юм уу тий тийм байх ч юм уу мартчихлаа. Яа тийм бол харин тий тэрийг яг тодорхойлоход бас жоохон хэцүү юм шиг санагдчихэж байна надаас. Харин тий. Гэтэ энэ бол яалтчгүй юм скам яагаад гэхээр хэрвээ цаад хүн чинь үнэхээр ингээд тэгээд одоо ингээд фэйсбүүкээр инстаграмаар ингээд хараад хахад би өстой та нарт ингээд амар мундаг амжилттай болсон одоо тэр аргаа зааж өгөх гээд та нар ч ихсэн гэж амар их мөнгө олж чадна зааж өгөх гээд та нар миний номыг судалдаад авчих энэ сургалтанд суугаад очих гэсэн хэрнээ тэр аргынхаа талаар жоохон ч гэсэн ингээд publicly тэгээ нийтээр ингээд зааж өгдөггүй ч юм уу те тэр аргынхаа яг зааж өгөх гээд байна гэд өдөрт 3 reels оруулаад харч амар мангар байхгүй юу. Тэгээд тэр продактал ингээд рекламдал тэгэл яг юуг нь мэддэхгүй. Үнэхээр тийм өөрийнхөө баяцсан аргыг хүн амьтанд зааж өгөөд тийм л их сайхан сэтгэлтэй байх гэдэг байгаа бол зүгээр л нэг блог болгоод бичээл гаргачихад болох л байхгүй юу. Тэгтэл хүмүүс тийхгүй яг тэрийгээл нэг мөнгөөр зарах гад. Үнэхээр өөрөө амжилтанд хүрсэн тэгээ бүр ингээд мөнгө нь хахаж цацаад байгаа болвол тэр чинь уг нь заавал нэг ном зарж нэг ашиг олох гээд байх шаардлага бас уг нь байхгүй шүү дээ тий. Нэрээ бодоод тахад уг нь бол яа нэг тиймэрхүү юм тэгээ тэнгууд энэ яалтчгүй ингээд одоо тэр коучинг скам хийж байгаа хүмүүс нь худалдаж авч байгаа хүн дуусна. Одоо жишээ нь үнэхээр л юм нэг worthless чанаргүй тийм ном ч юм уу юмнууд сургуульд ороод байгаа бол авах хүн угаасаа дуусна. Тэгэхэд угаасаа тэр бизнес нь алга болно. Тэгэхээр бизнес нь гэдэг юм уу скам нь дуусна. Тэгэхээр ерөөсөө legit биш бизнес, legit биш жинхэнэ продакт гэж үздэг тийм. Жинхэнэ биш чанартай биш тийм бүтээгдэхүүн. Ааха. Амар их англиар ярьсан гэж загнуулсан биш. Орчуулмаар санагдаад. Жохон загнуулсан бид гурав гэж. Амар их загнуулсан. Одоо тэгтээ яах вэ? Тэгээд ямар
Тийм ээ, За тийм. тэр яах вэ? Тэр ч яах вэ? Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. За тэгээд дараагийн төрлийн ийм схемүүд нь болохоор нэг ийм амар адилхан 3 төрлийн схем. Pyramid scheme, Ponzi scheme, тэгээд multi level marketing гэдэг ийм 3 төрлийн За. схем байгаа. Чи multi level marketing гэдэг тэрийг нь мэдхүү? Чи ч Мэдгүй. Мэдгүй сонсдог. Яа, нэрийг юу агаад халиад ээж магадгүй. Гэхдээ сонсъё. Аха. За, multi level marketing-аас нэхлэе заяа. Энэ бол манай одоо нэг сүлжээний бизнес. Сүлжээний бизнесийг multi level Oriflame шиг. Гэхдээ тэр чинь бас пирамид схемтэй өстэй тий. Тий, пирамид схемтэй. Гэхдээ пирамид схем чинь болохоор яг ингээд бүр яг scam заяа. Яг зүгээр ингээд Amway шиг үү? Amway чинь бас зүгээр Oriflame шиг юм шиг байгаа. Сүлжээ гэсэн юм уу? Тий. Ерөнхийдөө за ялгааг нь ярьж өгье заяа. Пирамидаас эхлэе л да. Пирамид гэдэг юм бол пирамид схем чинь яг үндсэн орлого нь шинэ хүн эсвэлж орж иржээж тэр нөгөө хуучин хүмүүс нь ингэж мөнгөтэй болоод байдаг. Эсвэл доороо хүн оруулах тутамд ингээд цалин өгсөд идэг юм байгаа штэ тий. Тэнгүүд яг бараа зарж ээж болно. Гэхдээ тэр бараа нь ямар ч тийм нөгөө жинхэнэ биш. Одоо чанартай биш. Яг тийм одоо qualification энтрээ ерөөсөө аваагүй гэх юм. Одоо жишээ нь Amway, Oriflame энтрийг үнэхээр тийм яг жинхэнэ продуктууд те ингээл бичиг баримт бүгднийг автсан энэ тэнд ингээд зөвшөөрөгдсөн бараа байсан бол энгийн одоо дэлгүүрүүдээр хүнсний дэлгүүрүүдээр супермаркетуудаар ингээд зарагдахаар тавигдах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл эн чинь тэр дэлгүүр дээр байхгүй байгаа зорилго нь байхгүй байгаа учир нь болохоор тэр дэлгүүр дээр тавигдах тэм чанарын шаардлага хангаагүй бараанууд байгаа байхгүй. Тэгэхээр чанарын шаардлага хангаагүй барааг хүмүүс зүгээр ингээ хар аргаар зараад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ хар аргаар зараад ангуут нөгөө яг үндсэн бараа нь болохоор тийм worthless үнэгүй одоо үнэгүй ч биш л дээ нөгөө чанаргүй баг үнэтэй юу тийм чанаргүй тийм хямдхан тиймэрхүү юмнууд тэгээд яг тэр гол мөнгөө олох арга нь доороо хүн цуглуулж тэр мөнгийг хуучин хүмүүс нь ингэж авах тий шинэ хүн орж ирээд хуучин хүмүүс нь тэр мөнгийг ингэж авах бараанаас нь ерөөсөй барыг шахах ямар ч орлого орж ирэхгүй тэгээд шинэ хүн одоо тэр хүмүүс чинь entry fee төлдөг шүү дээ. Орж ирсний шинэ хүний сая төгрөг гэдэг ч юм уу. Тийм хэмжээж тэр сүлжээг авдаг байхгүй. Тэгэхээр чин сая хүн болгон сая төгрөг аваад орчих юм бол тэр дээдлийнх нь хүн ингээд яг тэр сая төгрөгийн нэг юм 50% ч юм уу ингээд хуваагаад аваад иж болж байгаа шүү дээ. Тэгээд бараа нь ингээд чанаргүй үнэгүй юм чинь бараанаас мөнгө орж ирэхгүй. Тэгээд чанаргүй мөнгө орж ирэхгүй. Тэгээд нөгөө нэг зөвхөн хүмүүс орж ирж байгаа мөнгөөр л мөнгө хийж байгаа. Тэгэхээр хизээ нэгэн цагт нөгөө нэг сүлжээ рүү н орж ирэх хүн дуусах учраас бараанаас мөнгө олохгүй юм чинь тэр скам тэгээд дахиад нурнаа л гэсэн үг. Тэгээд дахиад тэр дээдлийн хүмүүс нь нэг жоохон орлоготой байхах. Тэгээд гэхдээ оролцож байгаа хүмүүс нь бүгд ингээд бүх мөнгөө богино хугацаанд таарна. Яах нь шүү дээ. Тийм. Богино хугацаанд ерөнхийдөө бол хамгийн дээр байгаа хүн нь ерөнхийдөө баяжаал доотлын хүмүүс нь арай бага баяжаал арай багаар баяжаал сүүл рүүгээ тэр нь тэнцдэг болоо тэгээд доош нь хасах руугаа ороод явах нь шүү дээ. Тий. Ер нь юугаар бодоход хүмүүс нь ерөнхийдөө скамерууд л гэсэн үг шүү дээ. Яг тэр нөө ихлүүлж байгаа хүмүүс нэм чинь яг тэр скамер нь болоод тэгэл доотлын хүмүүсээс скандал дуусна. Пирамид нь бол ийм multi level marketing гэдэг нь болохоор яг Oriflame Amway-г сайн мэдгүй нэ би Oriflame-ыг л харсан. Oriflame нь болохоор яг тийм multi level marketing компанид орж байгаа юм билээ. Яг уу ялчгүй нөгөө нэг ийм пирамид шиг ийм шинэ хүн эсвэлжээж мөнгө шинэ хүний те entry fee нэг сая төгрөг өгж ордог нь бол үнэн тийм
одоо аргатай маркетингийн нэг тийм аргатай. Гэхдээ продуктууд нь болохоор ингээд яг хийгддэг, массаар хийгддэг, ингээд бас үн хүргэж ингээд зарагддаг тиймэрхүү бизнес гэж аахгүй. Тэгэхээр болохоор энэ жинхэнэ бизнес орчлон болохоор яг доороо хідэн хүн элсүүлээд тэрнээсээ цалин авахаараа юу биш ихэнх орлогоо олдог биш, ихэнх орлогоо нөгөө бараанаасаа олдог учраас бүтээгдэхүүнээс олдог учраас тэр доороо юм хүмүүс эсвэлж байгаа тэр аргыг нь зүгээр multi level marketing буюу давхраар ингэж маркетинг хийх арга гэж хэлдэг юм элэ л дээ. Тэгээд доороо хүн эсвэлэх тутам нөгөө хүмүүс ч олон хүмүүс хэлнэ, олон хүмүүс хэлэх тусам тэр бараа нь олон хүмүүс зарагдана гэдэг ч юм уу. Тэгээд хамгийн гол нь ийм legit жинхэнэ бизнес, жинхэнэ бараа бүтээгдэхүүнтэй бig компани байхын тулд бараа нь л амар чанартай. Тэгээд бараанаас л ихэнх мөнгө орлого олдог байвал тэр нь пирамид схем болохгүй. Хэрвээ бараанаасаа ихэнх мөнгө олж чадахгүй зөвхөн доороо хүн эсвэлж байгаагаасаа мөнгө олоод байвал тэр нь л пирамид схем. I see. Okay. Яа, ялгаа нь бол тэрэндээ өөр бас нэг иймэрхүү төрлийн схем болохоор Ponzi схем гэж байгаа. За, би надад сонсчихсан хэрнээ юу гэдгийг нь мэдэхгүй байна. Хайр тэ Ponzi схем бол энэ хоёртой бас амар төстэй. Ерөнхийдөө бол ингээл бас доороо шинээр хүн эсвүүлээл. Тэгэл тэр эсвүүлж орчихсон хүмүүсийн мөнгийг хуучин хүмүүс нь ингэж бас аваал байдаг тиймэрхүү. Гэхдээ ялгаа нь болохоор яг ингээд бараа зарж байгаа энэ төр бас биш. Ponzi схем гэдэг нь болохоор за чи надаа $1000 ингээд өгөх юм бол би чиний $1000-ыг хөрөнгө оруулаад тэг ингээд 20% одоо return чинь буцаан 20% одоо буцаан олгол биш. Тэгээ 20% ашиг ингээд сарын дотор өгөө гэдэг ч юм уу. Тэр бол амар юм боломжгүй төрлийн хөрөнгө оруулалт байгаа байхгүй. $1000 хизээч сарын дотор юм 20% баталгаатай өсгөн гэсэн юм байдаггүй. Хизээч баталгаатай заалангой хөрөнгө оруулалт тийм нь stock market Forex, Morex юу юм бэ? Батны гэдэг үг ороод ирэхээр л батны ерөөсөө биш гэдэл ойлгочих бараг болно те. Ятгах тусам ягтлмагтлөө нэг тийм үгнүүд байдаг үстэй. Монгол. Тийм шүү дээ. Яг зөв. Яг ятгах тусам ягтлах хэрэгтэй. Яг зөв. Тэгээд тэр Ponzi схем болохоор яг Charles Ponzi гэдэг яг тийм хүн хийгээл тийм нэртэй болсон юм байлээ. Тэр нь яг ялгаагүй адилхан гээд $1000 цуглуулад ч юм уу. Тэг хүн болгоноос $1000 цуглуу. За би ингээд жишээ авъя заяа. Би өөрөө скамер заяа. За. Тэг би ингээд өөрөө санхүү махуугийн чиглэлээр ажилладаг те. Ингээд хүмүүс надад жоох итгэж байгаа штеп. Тэнгүүд би ингээд чин надад $1000 өгчхөө би дараа сард чиний $1000 чи $1500 болгоод эргүүлээд өгье гэд ингээд 5 хүнд хэллээ гэж бодоход би 5000 төгрөг цуглуулчих штеп. 5000 төгрөгөө цуглуулчаад дахиад тэр 5000-аа өөр хүмүүстэй ингээд очиод чи надад ингээ 2000 төгрөг өгчхөө би 2000-ыг чинь дахиад ингээ 2500 болгоод өгье 3000 болгоод өгье гэдэг ч юм уу амар тийм өндөр төрлийн юу ашиг амлаад тэг ингээд 2000-ыг эндээс авангуутлаа би дараа сард нь 2000-а эндээс авцсан юм чинь хуучин хүндээ нөгөө 1500 болгоод өгнө гэсэн амлсан үндэ тэр 2000-аа 1500-ыг өгчих байхгүй. Тэгэл ингээл хүмүүст өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийнх нь мөнгийг ингээл өгөөл ямар ч тийм жинхэнэ хөрөнгө оруулалт байна. Эргэлдүүлээл ямар наад чинь сонсон ч амар ядарчлаа гэхгүй. Тэр хүн ядрахгүй махтаа гэж. Амар том мөнгөөр бол ерөөс ядрахааргүй шүү дээ. Мөнгө л олоод байгаа юм чинь. Мангар хурдан хүмүүсийг ингээд тэнэгтүүлэх арга байхгүй. Ялангуяа хэрвээ ингээд олонд танигдсан ч юм уу те эсвэл ингээд хүний итгэлийг олцсон хүмүүст бол амар амархан. Нэг юм юу байд юм лээ кейс яг болсон явдал. За. Тийм юу биш. Аим шиг юм хом биш. Зүгээр яг аим шиг бас явдал биш гэ. Гимт хэрэг бол биш. Тийм гимт хэрэг. Гэхдээ за. Яг энд Ponzi схем хийсэн амар том хэрэг болохоор 2008 онд Bernie Madoff гэдэг нэртэй амар том юм хөрөнгө оруулагч хүн. Ерөнхийдөө өөрөө болохоор амар өөрөөс салбартай нэртэй одоо Nasdaq гээд Америкийн хөрөнгөний бирж байдаг тэрний захирал махирал хийжсэн хүн заяа.
За. Тэгээд Jewish еврей хүн байгаа байхгүй юу? Тэгээд еврей хүмүүс ч бас ингээд амар юм Америк даа амар нэр хүндтэй. Тэгээд Америк, Канадад ч ерөнхийдөө юм еврей хүмүүс мундаг хүмүүстэй ордог. Амар том хүмүүс л ерөнхийдөө еврей хүмүүс байдаг. Тэгээд еврей community буюу одоо еврей хүмүүсийн community. Еврейчүүдийн нийгэмлэг еврейчүүд яг зөв. Еврейчүүдийн нийгэмлэг гэж амар том нийгэмлэг байдаг. Айгүй олон хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс дундаа амар нэртэй. Тэгээд дээрээс нь Nasdaq хөрөнгийн биржийн захирал байсан амар нэртэй санхүүгийн хүн. Тэгж яхад тэр хүн ингээд олон 10 жил, бараг 20 жил ингээд хүмүүсээс яг ийм аргаар яг сая би чамд хэлдэг шиг ингээл хүмүүс би ч хөрөнгөний биржийн захирал хөрөнгө оруулалтын хүн юм чинь чи надад итгэх хэрэгтэй. Чи надад ингээд 10,000 20,000 доллараар саяар ингээд хөрөнгө оруулчих. Би энийг чинь эх сард ингээд эсвэл улирлын ингээд эргэл юу өгөөд ашиг өгөөд өндөр ашигтай юм хөрөнгө оруулаад өгөө. Тэгээд энэ бол чамд ингээд эргээд очих зүйл гэдэг ч юм уу. Тэгээд тэнгуүч хүмүүс чинь энэ хүн скам хийх гэж чинь гэж бодохгүй шүү дээ. Тийм том компани захирал олон жил юу хийж мэдсэн. Санхүүгийн филдэд амар явсан тийм. Тэгсэн чинь яг тэр энэ 2008 онд илрээд амар олон хүнийг ингээд скамдсан байж таарад. Тэгээ амар олон жилийн ял чорон цуугаад бараг шорондоо өнгөрсөн баха миний бодлоор. Тэгээд нийтдээ 65,000 ч үлээ 60 хэдэн мянган тэрбум. 60 тэрбум 60 илүү 70 тэрбум долларын одоо тийм скам хийсэн гэжлээ. Тэрбум 60 тэрбум 70 тэрбум гэдэг чинь бүр хэдийн их найд бүр тэрнээс их мөнгө штэ. Тийм олон хүмүүнд ингээд тийм олон хүн одоо тэр Bernie Madoff гэдэг финансерт санхүүч хүнд ингээд мөнгө итгэж өгөөд тэг итгэлийг нь олдсон. Одоо энэ мундаг хүн чинь угаасаа эргүүлээд өгөх нь ойлгомжтой гэдэг байдлаар тий тэгэл олигтолцсон биз дээ. Өгөөгүй тий. Мэдээж ингээд хуучин хөндөө шинэ орж ирсэн хүнийхээ мөнгийг өгөөд байгаа юм чинь эндээс бас нөгөө мөнгө алдсан хүмүүс бас амар их байгаа мэдээж. Ихэнх одоо орлогын гэдэг юм ашиг нь бол өөрөө хүртэж байгаа. Тэгээд дээр бүр анхандаа өгч мөгжөөсөн хүмүүс нь бол жоохон ашигтай л байсан баг. Гэхдээ энэ сая яригдж байгаа мөнгө болохоор мөнгө алдсан хүмүүс бас маш их байгаа байсан. За нэг ийм төрлийн скам. Энэ нь болохоор яг нөгөө нэг хуучин хүндэн нөгөө доор хүн эсвүлэгч байдаг юм уу? Эсвэл хуучин хүннийх нь мөнгийг шинэ хүнийхээ мөнгөөр ингэж дараа урд хормоогоороо хойд хормоогоо нөхөөл яваад байна шүү дээ тий. Яг урд хормоогоо хойд хормоогоо нөхөөд яваад. Энэ болохоор ямар ч тийм mastermind байх шаардлага зүгээр л юм тэнэг мангар хурдан хүмүүсийг rip off хийх аргууд. Тий. Ер нь одоо ингээд хүнд итгэн гэдэг бас ингээд амар асуудалтай байгаа байхгүй одоо тэр хүн яг ямар хүнд яг итгэх юм те. Одоо тэр би над чамаас бас ингээд нэг хүн чиний мэддэг амар том компани захиралтай ингээд ажлын байдлаар та хоёр танилцсан байдаг ч юм уу. Тийм хүн чамаас одоо ингээд чиний боломжтой өгч чадах боломжтой мөнгийг чамаас зээлнэ гэлүүлээ зүгээр хөрөнгө оруулах гэж өгч байгаа лөө. Тийм хөрөнгө оруулна. Зээлж бас болно. Зээлээд би чамд $1000 авчи зээлээл хугацаатай буцаагаад өгчээ гэж байна. Тийм. Чи тэгээд итгэх байсан уу? Чамд амар итгэж болохоор хүн шиг санагтаад харин тий. Мэдгүй хэрвээ ингээл үнэхээр л нэрэл нэг тийм манай захирал ч юм уу эсвэл том манай одоо индустрийн хүмүүс бай хамбал би итгэл өгөх. Гэхдээ харин тий тэгээд одоо тэр хүнд бас айгүй олон хүн итгэж өгсөн гэж бодлоор бас амар хэцүү мааж их шиг. Харин тий. Хүнд яг яаж итгэх хэвтэй юм бэ те? Би та хоёрын сүүлийн ангийг сонссон. Бас тэр нэг амар олон жил танилцсан эхнэр яасан. Тэр бол бас амар байсан. Хүн яг хүнд итгэх хэвтэй юм бэ бүр. Харин тий. Итгэх гэснээс Ой, на чи ямарчсан уу? Зүгээр.
итгэх гэснээс бас би нэг юм олж мэдсэн байхгүй юу? Энэ дээр уг Нанако байсан бол Нанакогоос асууя гэж бас бодож байсан. Энэ TripAdvisor гэж үүдэг штэ. Одоо аяллаар явах хүмүүс дээрээс нь зөвлөгөө ч юм уу дээрээс нь нэг маршрут энтрийг нь цаанаас нь зөвлөд өгчдөг. Тэгээ яг тийм фидбек системтэй байхгүй нэг хүмүүс санал сэтгэлдээ хуваалцаж тавьдаг. Комент олгоод тэнгүүд Английн Dalwich гэдэг газар юм уу? Англид байт юм байл ямар ч гэсэн. Dalwich гэдэг газар нэг ресторан номер 1 ranked бүр ингээд амар алдартай тэгээд хүн болгон бүр ингээд амар шуурал те. Нэг тийм ресторан байгаа юм байна. За. Dalwich гэдэг газар нь. Тэгээд TripAdvisor дээр бүр нэлээд өндөр ranked орсон. Топ ресторанныхын ranked орсон юм байна заяа. Бүр нэлээд том алдартай болоод тэгсэн чинь тэр нэг ютубер залуу бичлэг хийж байгаа байхгүй юу? Тийш нь очих гээд тэр газар байдаггүй. What? Тийм газар юусоо байдаггүй. Тийм ресторан юусоо байдаггүй. Тэгээд яана тэгээд амар олон хүмүүс тэгээд комент бичсэн байгаа зү. Тийм тэр нь тэгээ яг ямар учиртай ингээд гэсэн чинь холигтуулаад очиж исэн хүмүүс зөндөө байд юм байна л да. Яг тэгээд тэр залуугийн яг шалтгаан нь яг юу вэ гэхээр одоо энэ дээр бол ямар ч тийм ашиг скам юм бол байхгүй. Яг юу вэ гэхээр юуг олгох гээд байгаа вэ гэхээр тэр одоо интернет дээр байгаа тэр фидбек тэр санал сэтгэгдлүүд худлаа байж бас болно гэж байгаа байхгүй. Тэр хүн ганцаараа за хойноо баг ажилласан байж болно. Гэтэ ерөнхийдөө бол TripAdvisor-ийн нэгт байлаа гэд тэр газар бас байхгүй байж бас болдсон шүү гэдгийг бас харуулдаг байгаа юм байл л те. Тэгснэ меню зиньюг амарлаг шеэрлсэн зайснэ. Менюн дээр нь ямар ч тийм лежит хоолны нэр ерөөсөө байхгүй. Тэгснэ зөв менюн дээр хоол байхгүй. Тэгснэ хоолнуудынх нь нэр нь юу лээ? Хайр гэдэг ч юм уу те. Аз жаргал юу гэдэг чинь нэг тийм дандаа мууд те хүний сэтгэл хөдлөлүүдийг ингээд зүгээр л чагсаага бичсэн. Тэгээд хард нь үн бичсэн ч юм уу те. Амар сонирхолтой бас зүгээр хоолч бодохгүй зүгээр хитэн үг зохиосноо хойно үн бичснээ тэгээд тавьсан. Тэгээд нэг орой бүр юу яжсэн гэсэн. Яг тэр нэг одоо Maps дээр заасан байгаа газараа онгоогоод яг нэг орой хүмүүс dinner serve хийжсэн гинэ. Яг хоол хийж өгчээсэн гинэ. Гэтэ зүгээр амар cheap те. Амар хямдхан зүгээр ингээд бэлэн хоол одоо дэлгүүрийн хоолыг аваад халаагаад тэр хүмүүст ингэж өгч үзсэн гинэ. Одоо юу гэдэг чи одоо хайр гэдэг хоолыг хүн захиалсан чинь тэр хүн юу ч өгж болохоор байгаа байхгүй. Дотор нь юу орсон тэр хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгэл за энэ лазаньяг өгчээ гэдэг ч юм уу те. Халаагаад өгч юм. Нэг орой бол тэгжсэн юм байна. Тэгээ энэ хоолны газрын нэрэндээ Shed гэдэг нэртэй газар таад бас өөрсдөө судлаад үзвэл энэ бас сонирхолтой санагдсан. Хүн ерөнхийдөө сондонд байд юм уу? Тий, хүнийг яг тэр review vendor дээр ингээд manipulate хийх амар боломжтой байхгүй. Тэгэхээр хүн яг итгэх одоо ер нь л онлайн платформ дээр байгаа тий энэ интернет дээр байгаа юмнуудад итгэх 100% энэ бол үнэн гэсэн юм бол байхгүй. Хин ч яаж ч тэрийг өөрчилж болно. Википедиа гэдэг. Википедиаг ч бас бид нар өөрсдөө ороод өөрчилж болдог байгаа. Яг зөв. Тий. Википедиа бол яг жинхэнэ туйлын үнэн гэдэг үгийг би монголоор сайн хэлэхтэй. Туйлын үнэн бол биш байгаа даа тий. Тий. Яг зөв. Яг энэ нөгөө нэг иймэрхүү яг маш хурдан мөнгөтэй болох юм аргууд бас ямар үед амар их гарч ирдэг вэ гэсэн чинь хүмүүс дэлхийд ч юм уу дэлхийд даяар тийм economic crisis тэ эдийн засгийн уналтын үед хүмүүс мөнгө айгүй хэрэгтэй үед бүр айгүй ихээр ингэж бүүн болгож гарч ирдэг гэж байгаа байхгүй бүр дэдвэрч аим шиг амар гарч ирдэг. Яагаад гэж байгаа гингүүд хүмүүс яг яалчих мөнгө хэрэгтэй тэгэл мангар хурдан л мөнгө болох арга хайж эхэлдэг. Яаж хурдан мөнгө болохоор байна тэр тэ ингээл хаана илсэх үү, хаана хөрөнгө оруулах уу, тэгээ байгаа жоох мөнгөгээс үржүүлчих арга юу вэ гэж айгүй их боддог. Тэгэхээр тийм аргуудыг яг юм ковидын дараахын үеэр 2008 оны тэр эдийн засгийн уналтын үеэр гэдэг ч юм уу, иймэрхүү уналтын үеийг хүмүүс амар их тааруулж скам дуулдаг. Яг зөв. Одоо тэр бидний угаасаа яг сайн мэдэх тэр одоо coin гэл бас солиотой болоод өнгөрсөн шүү дээ. Тэрнээс ч хоошоо бас хөрөнгө оруулалтын тийм аппликейшн гэж бас байсан.
Тиймэрхүү апууд бас за нэрийг мартчихлаа. Юу лээ? Telexa. Юу лээ? Telexa? Монгол Тийм Telexa. Тийм Telexa штэ. Тэр бүр амар скам болж дууссан штт. Яа, гойно гэхгүй юу? Би харсан заяа тэр. тийм үү. Би тэгтээ амар юу шатаагүй л тээ. За яс нэг хэдэн Монгол мөнгөөр чинь орцсон байсан гэхлээр нэг 300,000 цан усан болов уу? 300,000 төгрөгөөр ер нь бол скамд болсон. Тэгээ тэр хүн бол бүр ингээд таг алга болсон. Хүмүүс Telexa-д хурцсан хүмүүсийн групп гэд бас бүр байлээ гэж. Тийм үү. Тэгээ бүр тэд нар чинь petition тэгээ нэг гарын ус хүмүүсээ зураад энэ тэрэ гэд тгий гэсэн боловч одоо тэр яг хаашаа яаж дарагдаж алга болсныг бол мэдэхгүй байна. Тэгээд би бол 300,000 тулдаал нэрнгээсээ зүгээр ингээ за цагаа хийчихэж байгаа байхгүй юу. Тийм. Гэтэ би хаяа бодож гомддгоо гэж байгаа. Тэр бол аим гомдохоор байсан. Одоо хийж байгаа хүмүүс нь бол яалтчгүй ингээд Монголд гэхдээ иймэрхүү юм скамууд болохоор би амар гомдоод идэв шүү дээ. Ингээд цөөхөн идэхэн хүмүүс тэгээд дундаа би нэгээ скамдаад чаастаа гэж боддог. Тэгээ гол нь бас нэг юм нь юу байхгүй юу? Хин тэрийг рекламд чинь те хин тэрийг нь рекламд чинь гэдэг нь бас айгүй чухал. Одоо жишээ нь би бол ерөөсө Telexa гэдэг аппликейшнийг өөр хин нэг надад хэлсэн бол одоо шууд ингээл за окей гэж орхоргүй байсан байх гэж би боддیں۔ Тэнгүүт одоо юу гэдэг чинь амар их coin moin-ны тийм скам гараад мараад энэ төр гэдэг тийм мэдээг хөтэлдэг те тэр одоо хин weekly show-ийн амар төвшин байна те амраа. Тэр чин юугаараа рекламцсан байхгүй яг контентоор рекламдаад тэгээ тэрийг нь сонсоод одоо ингээд итгэчихэж байгаа шүү дээ тэр хүний контентыг үзээд одоо за энэ хүн чинь гिचдэг гэж бодоод тэгэж орж байгаа байхгүй тэгэхээр тэрнээс өөр хідэн хүн яаж рекламдаад байсныг бол санахгүй байна. Тэгэхээр бас юу рекламдж чинь учир зүггүй спонсор аваад тэ реклам аваад тэгээ тэрийг ингээд юуг нь ч мэдэхгүй судалж байгаа яасан юм байхгүй ингэж рекламдаад байх амар аюултай. Тийм. Одоо энэ яг энэ cryptocurrency stock market-ийн яг ийм скамууд яг энэ скамууд бүр амар их байдаг гэдэг. Тэгээд зөвхөн энэ саяны одоо ийм дижитал хөрөнгөний бирж гэж нэг балаа юм байна. Саяны Telexa шиг тийм ингээд. Тэрний аккаунт нэгээл би ингээл битгүн ерөөдөө дижитал гэсэн юмнууд амар ийм хэцүү болоод айгүй ялахад аль нь жинхэнэ бизнес вэ? Аль нь жинхэнэ биш вэ гэдгийг ялахад үнэхээр хэцүү. Ягаад гэхээр жан гарт барагдаж нүдэн дарагдаж очиж уулзах газар байгаагүй мэдтэхгүй. Амар хэцүү болчихж байгаа юм л да. Тэр cryptocurrency-ний юун дээр бас одоо гайг болцсон л да. Монголд гэхдээ тэр нөгөө нэг яг ICO буюу одоо initial coin offering тэ IPO шиг эхлээд би ингээд coin-а тэдэн төгрөгөөр гаргах гэж байна. Манай coin бол ийм гэл амар сүртэй юм гаргаж ирснэ. Тэгээ цаашаа алга болчдөг. Тэр чинь мөнгөө цуглуулаад тэгэл бүгдийг нь аваад алга болчихж байгаа байхгүй. Тэгээ ямар ч үүрэг хариуцлага хүлээх шаардлагагүй. Тэр чинь амар хэцүү. Тэгэл team scam-ууд бол амар modern scam-ууд. Гэрэнт одоо гэхдээ би яг одоо бол би үнэнгээс хаширсан манайхаа гэж. Би дахиж юунд ч хөрөнгө оруулахгүй гэж. Гэхдээ харин одоо ингээр амар муухай байгаа байхгүй. Одоо жишээлбэл тийм яг ийм бодтой жинхнээсээ одоо Монголын хөрөнгөний бирж дээр аккаунт нэгээд тэг ингээд яг тийм жинхнээсээ тийм брокер дээр очиод хөрөнгө оруулах боломж байсан байхад одоо ингээд оруулчихсан ингээд тэг хүмүүсээр скамер дуулсан болохоор хашраад одоо ингээд би одоо хөрөнгө оруулалт гэдэг юм ерөөсөө оролдохгүй гэд хүртэл бодолд оруулж шийдвэрт хүртэл хүрэж ийн гэдэг чинь тэр чинь өөр амар мангар болчихж байгаа. Уул нь хөрөнгө оруулалт амар гонигтай байхгүй. Одоо чинь би бол яг над шиг те одоо хөрөнгө оруулалтын одоо талбарт ажилдаггүй те тэр салбарын чиглэлийн мэдлэг багтай хүмүүс бол ингээд хөрөнгө оруулалт руу сайн судалж иж тийм хөрөнгө оруулалтын талын хүнээс зөвлөгөө авч иж тэгж орох хэрэгтэй байт юм болов уу гэж бодсон. Би одоо бол юу гэдэг чинь хүн амьтан тэнд сайхан үг хэлээл те ингэж болж जैन тэгэж болж जैन ингээд юу байна. За ингээд
яг Телексаа бол яг бүр шууд ингээд хурдан баяж харга марга гэж бол орж ирээгүй штэ тэр чинь бас ингээд амар жинхэнэ юм шиг те энэ бол ингээд хувьцаа гадаадын хувьцаануудыг худалдаж авч जैन тэг ингээд хувьцаа ингээд нэг дижитал хөрөнгийн бирж гарч ирж байна тэгээ ингээд аппликейшнээр амар easy хөрөнгө оруулалт хийчихнэ айгүй амархан амар амарчилсан та нарт гэдэг тиймэрхүү юм гаргаж ирсэн тэгээд энэ урт хугацаанд ингээд хадгалах мөнгө шүү гэдэг ойлголтыг оруулаад ирсэн байсан болохоор би за хурдан бол биш гэхлээр хурдан баяжна гэдэг юу биш болохоор бас арай итгэж болох гэж магадгүй гэж бодоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд бас хурдан удаанда бас нэг амар юу биш байгаа даа тий. Тэр Телексагийн залуучууд л амар хөг юм байна гэхгүй. Харин тий. Тэр бол ёстой ингээд амар олон хүмүүсийн юмыг алдагдууллаа л та. Yes, зөндөө олон хүмүүс хохирсон. Одоо амар олон хохирсон хүмүүс бол байдаг юм байлээ. Тэр хүмүүс бас юу хэцүү байгаа байх. Гэтэ яг хөө даваад гарцгаасан байх гэж найдаж байна. Гонхтой. Нөгөө газараа маш сайн судлах хэрэгтэй. Заавалчгүй очиж уулзах хэрэгтэй. Тийм брокерийн тиймэрхүү юм хөрөнгө оруулалтын компаниуд ч юм тийм брокерийн лицензтэй байх хэрэгтэй байдаг. Тэгээ тийм лицензтэй байна уугүй юу гэдгийг нь бас тэр офисээр нь очиж харж марж болно. Тэгээ нэгэн л өөрийнхөө урт хугацаанд хөрөнгө оруулах гэж байгаа л очиод шалгаад асуугаад тэгж бас болох байхаа хэрэг үнэхээр амар сайн баталгаажуулмаар байгаа л те. Ер нь тийх хэрэгтэй байхаа. Яг зөв. Ер нь яг амархан дээ яг ингээд хин нэгнээс асуухгүй өөртөө судлахгүйгээр бити ерөөсөө тийм юм болоосай. Тэгээ жоохон үнэхээр мөнгөө зарцуулъя, олсон мөнгөө зар тэгж одоо хөрөнгө оруулалтанд оруулъя гэж бодож байгаа бол тийм бага хугацаа ол шаардлагатай хаа. Яг тэрийгэ зорж судалж олон хүнээс зөвлөгөө авч тэгжиж тэрэндээ ер нь бол нэлийн хөрхэн цаг гаргаж иж тэр зүйл чинь бас нэг бодит биелэлээ олоход дөхөн болох бах. Харин тийм амар аргаар мөнгө олдог юм гэж ерөөсөө байхгүй. Тэр амархан байгаа бол тэр чинь юу биш вэ те. Хитрхи too good to be true байх юм бол гэд англиар тэгж ярьдаг штэ. Тэрээ итгэхэд хитрхи сайхан хитрхи гоё юм яриад байгаа юм бол тэр бол үнээр жинх юм биш. Тэр бол зүгээр юм illusion. Тэг юу гэдэг лээ. Зэрэглээ. Зөв зэрэглээсээ. Яа. За мөнгөтэй хамгийн хурдан мөнгөтэй болж болох хамгийн ultimate арга заяа бүр хамгийн эцсийн хүмүүсийн айгүй хурдан гүйж очдог арга бол энэ бол хичнээн олон жил байсаар байгаа арга бол суглаа болоод мөрөөдө тоглоомнууд байдаг. Яа. Казино. Яа. Тэгэл казино суглаанууд маань болохоор ерөнхийдөө юм law of large numbers буюу том тооны хууль гэдэг тийм mathematical statistical хуулийн дээр тогтогддог тийм бизнес. Тэгээд хүмүүс ерөөдөө олон жил бүр амар олон 10 жил суглаа аваад айгу мөнгөтэй болчих юм шиг тийм ингээл азан тараал газ мөнгөтэй болчихвол гоё эзтэй хин нэрийг авахгүй бай гэхүүтэй. Yes. Тийм $5 нэг лото аваад нэг $7 нэг удаа тийм хөөдөгтэй ч гэх. Тэгэл тэр би нэг юу яасан юм аа. Facebook ер нь бол ухтаггүй байхгүй юу? Facebook ерөөсөө нэг ухтаггүй. Тэгээд тэр энэ яах гэж ордог вэ гэхээр Mongolians in Sydney гэдэг нэг яг Sydneyд байдаг монголчуудын тийм Facebook group гэх юм уу? Group байдаг байхгүй юу? Тийшээ л орох гэж ордیں۔ Тэгжээд би яг нүг уцаараа яг нэг юм хайж мэж байгаа ч үлээ найзтайгаа яг цуг юм хайжгаад санаандгүй live гэд доороо нэг live гэдэг юутай болцсон байсан юм аа. Тохиргоотой болцсон байсан юм аа. Хүмүүс ч Facebook дээр амар их live хийдэг штэ. Тэгээ нөө тэрийг алдаршуулахын тулд ойрхон хуруутай ойрхон байх гээд live-ыг нэг юм дээр тохируулсан байсан. Яг тэр үе дээр нь live гэдэг дээр сандууд арчдیں۔ Тэгээ ороо харсан чинь надад би хөвчлэн нөгөө нэг Facebook ерөөс ашигладаг, Монголд ахтал ашигладаг байсан болохоор монгол хүмүүстэй л найз. Тэнгүүд баахан монгол хүмүүсийн лайв хийж байгаа гарч ирж байна. Тэгсэн чинь ингээд гүйлгээ харсан чинь ингээд суглаа муглаа те ингээд дандаа суглаа заяа ингээд за 50,000-аар тэдэн суглаа зарлаа марлаа яасан гэсэн нэг амар том юмд эргүүлснээ ингээд онгойлгосноо за энэ хүн ингээд ланд 200 очлоо. Энэ хүн ингээд байр очлоо. Тэргээд
Тэгээ амар их тийм байт юм бэлээ. Тэ манай найзтай бүр шоконд ороод. Тийм юм бүр ингээд дэлгэрсэн юм байна. Тэгээ тэр бол нэрээ бас сонирхолтой байхгүй. Тэгээ тэр хүний ингээд хийж байгаа тэр суглааг явуулж байгаа хүн одоо scammer гэж явах уу? Ер нь чи юу гэж бодож байна? Гэх нь чэйш юм л дээ. Ер нь бол суглаа казино мөрөөдөд тоглоом эднэр нөгөө хууль ёсны байгаа газар хууль ёсныхоо ёсны биш үү гэдгээсээ шалтгаалаад тэр чинь скам үгүүд орчиж байгаа юм л да. Одоо жишээ нь Монгол жишээлбэл суглаа зохицуулдаг хууль байгаа юу? Байхгүй юу? Суглаа хийж болохгүй гэсэн тийм хууль байгаа бол тэр чинь скам, хууль байхгүй бол скам биш. Харин тийм суглаа байж болно гэж байгаа л тэгэл өөрийнхөө at your own risk тэ өөрийнхөө эрсдлэг барайл орно 5,000-аар авмаар байгаа л 5,000-аар аваад. Гэтэ ягаад суглаа мөрөөдөө казино өтер яагаад болохгүй байгаа вэ? Бид нар яагаад тэр суглаанд очихгүй байгаа вэ гэдэг чинь бас өөр амар учиртай. Одоо жишээлбэл түрүүн хэлжсэн шиг ингээ нөгөө нэг том тооны хууль гэдэг ийм statistical хуулийн дээр ерөнхийдөө бол энэ суглаа мөрөөдөд тоглоом эдэр явагддаг заяа. Тэгээд тэр нь яадаг хуулийн гэхээр одоо суглаа бол жишээлбэл ингээд амар олон юм юунууд вариант байж болчтой амар олон вариант. Одоо жишээ нь энгийнээр бодоод үзэх юм бол одоо 7 ширхэгтэй тоог таагаал тэгэл нэг 10 сая доллартай болно гэдэг ч юм уу тий. Тэгээд тэр 7 ширхэгтэй тоог 7 оронтой тоог ингээд таахын тулд 50 1-ээс 50 хооронд ингээд тоонуудыг даруулаад 7 тоо бичих юм бол 10 сая доллартай болно гэдэг ч юм уу. Ингээ бодонгууд яг үнэндээ тэр 7 одоо ингээ математикл аргаар ингээ бодоод үзэх юм бол тэр 7 ширхэг тоог юм 50 тийм 1-ээс 50 хооронд таах вариант гэх юм уу 20 магадлал нь 20 саяд 1 гэж үү? 19 май тий 20 саяд 1. 20 саяд 1 байхгүй. Тэгэхээр 20 саяд 1 гэдэг чинь 20 саяд 1 байд яг 20 саяд 1 ширхэг тохиох нь бол үнэн. Гэхдээ тэр 20 сая нэгийг ингээд авахын тулд нэг лотыг ингээд $5 авах юм бол тэр чинь 100 сая болчихж байгаа ш. 100 саяар ингээд 20 сая лотыг аваад тэгээ би 10 сая доллар эргүүлж авах гэх юм бол амар утгагүй бац. Тийм шүү дээ. Тэгээ тэр чинь 7 хоног болгон ч юм уу 7 хоногт 2 3 удаа гэдэг ч юм уу амар их юм. Ерөнхийдөө бол statistically impossible. Магадлалын хувьд боломжгүй зүйл бол гэж үзээд байгаа юм шүү дээ. Яг юу амар жижигхэн fraction. Яг энэ суглаа болохоор зэрэг юу хүний мөнгийг яг одоо луйвердаж аваад байгаадаа бас яг биш. Харин хожих магадлал нь юу илээ гэдгийг ингээд амар бодоод тэгээд одоо тэр Монголд хийж байгаа хүмүүсийг одоо ингээд харж байгаа байхгүй юу? 50,000-ын суглаа нэг ширхэг суглаа 50,000 төгрөг гэж байгаа. Тэгээд ямар үнэтэй. Тэгээд хідэн хүн яаж орж ийн те одоо амар олон за нэг 100 хүн орлоо гэхэд хідэн төгрөг юм. 50,000-аар 500,000 мó. Тэрнээс ч амар их 1000 5 сая юм уу? Тоонд ажил моноос 100 хүн 50,000-аар орлоо гэхэд 5 сая болж байна. 100 хүн ороход штэ. Гэтэл тэр лайвыг бүр 1000 хэдэн зугуулаа үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би 50,000-аар 1000-уулаа орлоо гэж бодоход энэ 1000 би буруу бодчих. 50 сая болж штэ. 50 сая болж штэ. Тэр хүн тэгээд 50,000 төгрөгөөр iPhone хожоорой гэж оруулчихад 50 сая 1000 орлоо гэж бодоход 50 сая төгрөг цуглараад тэндээсээ нэг хүнд өлхөн iPhone аваад өчөж байгаа байхгүй юу? Тий. Амар амархан аваад өчөж байгаа байхгүй юу? Тэр хүн үлдсэн мөнгө нь өөрийнх нь ашиг болоод орчихно гэдэг чинь. Тий үлдсэн мөнгө нь өөрийнх нь. Тэр хүн бол амар эднийг ухаантай ч гэхгүй юугүй. Тэр бол жинхэнэ солиот. Яг жоохон толгойгоо ажиллуулж ажил хийх шаардлагатай л болж байгаа л та. Тэрнээс жишээл яг нөгөө скам биш оролцож байгаа хүн нь болохоор суглаад тоглож байгаа хүн гэх юм уу. Ямар ч ажил хийх шаардлагагүй нэг юм
хожоол мөнгөтэй олчих гэдэг Тийм, шүү дээ. Тийм тэр юм яагаад. байхгүй. Нөгөө яг скамдж байгаа хүн бас жоохон effort хүчин чармал гаргаад иржтэй ингээл суглаа гэж нэг юм бий болгоод тэрийгээ лайв хийгээл тэгэл нөгөөдхөө рекламдал тэр чинь бас ажил байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм маш хурд мөнгөтэй олох арга бас яг нөгөө нэг скамдж байгаа хүнийх нь хувьд бол биш байгаа байхгүй тийм. Казино бас яг адилхан. Казино бол бас нөгөө нэг казиног run хийж байгаа, казиног ажиллаж байгаа хүмүүс нь болохоор бас амар тийм математикч тийм хүмүүс толгойтой амар тийм толгойтой хүмүүс ажилладаг. Тэгээд ерөөдөө тоглоом казино дандаа хожигдоод байна гэж байхгүй л дээ. Мэдээж ингээд би нэг цаг казинороо ороод нэг цаг тоглоал тэгээд $50 оронгуудаа $100 олгоод гараад ирэх боломж маш өндөр. Би одоо тэгжсэн удаа бас байгаа тий. Тэгээ би ингээд $50-ыг $100 болгочоод гараа авчих юм бол тэгээ би дахиж хизээч казино тоглохгүй бол би ашигтай үлдэж байна. Амар амжилттай 200% ашигтай байгаа байхгүй тий. Яг зөв. Хоёр нугалсан маань чинь тэгээд ашигтай. Гэтэл би тэгнэ гэж бас байхгүй. Одоо ингээд казинод нэг ороод хожцсон бол тий би дахиж ормоор санагдана. За дахиад хоёр ороод дахиад хожлоо. Тэгээд хожоод байдэм чи ингээд дахиад орно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ ингээд маш олон хэмжээний ингээд тоглоол ахаар урт хугацаанд яалтчгүй хожсноосоо илүү хожигдсон илүү болдог. Угаасаа тэр нөгөө нэг яагаад казино мөрөөдө тоглоом нь одоо ажилуулдаг хүмүүс толгой сайтай байдаг вэ гэхээр угаасаа урт хугацаанд хожил тэр нөгөө байшингийн гарт байх казино гарт байх хэрэгтэй учраас тэрийг ингээд цаанаас нь зохицуулж ажиллуулдаг. Яг нэг тэр юу санаж байна вэ? Тэгэхээр жоохон бахад гарч ирсэн нэг кино юу лээ? Казинотой солонгос кино. Инхаа ахын тоглолдог ч гэх шиг. Аха, яа, юу лээ? Зочдууд л тэрийг санахгүй байна. Гэтэ би яг тэр киноны зохиолыг бол ерөөсөө сайн санахгүй байна заяа. Гэтэ яг нэг хэсэг нь миний толгойд ингээд үлдсэн байдаг байхгүй юу? Ягаад ч юм мэдгүй. Тэр нь яасан гэсэн чинь тэнд нэг амар ингээд тэд нар чи юу тоглоод байдаг вэ? Покер тоглоод байдаг лөө. За ямар ч сан тэр казино дотор нэг тоглоом тоглоод тэгээд нэг хүн амар олон удаа хожоодсан байхгүй юу? Ингээд дараалаад айгүй их хожоод ер нь амар их хожоод исэн. Тэгсэн чинь тэр манай Хэкё ихч тоглодог лөө. Солонгосын тэр ихч чинь яаснаа дилерийг хийжсэн байхгүй тэр ихч. Тэгсэн чинь казиногийнхан дээдлийнхэн албан тушаалтны хүмүүс нь те чи гарын тосоо энийг тусалцгаа. Энэ гарын тосыг тослоод тэгээ дилер хийгээд гээд тэгээ тэр нь ямар очтой гэсэн чи айгу хурц үнэртэй тийм гарын тос. Тэнгүү тэр тоглож байгаа хүн нь ингээд анхаарлан сарнаад ингээд гарын тосных нь хурц үнэрээс нь болоод анхаарлан сарнаад ингээд сайн бодож чадахгүй ч юм уу тий. Тэгээд алдж байгаа нэг тийм хэсэг нэг тийм үзэгдэл гардаг байхгүй юу. Тэгээ тэрийг үзчихэд би яг ямар амар санаатай юм бэ энэ хүмүүс чинь гэж би бодож байгаа. Одоо чинь тэр хүн бол толгоогоор бол амар яваад байна штэ. Тэгэхээр өргөлжлээд яаж тэр хүнийг сатааруулах уу гэдэг юм бас цаана жижиг сажиг тийм менежментүүд бол бас давхар явагддсан байх гэж би жоохон бахта үзчихэл бас бодож л байсан. Яа, яг тэгэж явагддаг. Яг бүр яг тэгэж явагддаг. Одоо ингээд амар сайн энэ тентхийн юм нөгөө нэг тоомо боддог хүмүүс чинь тэр покер мокертэй амар сайн аргатай. Тэр покер мокер тоглох чинь бас зүгээр л юм тоо бодох арга юм шиг байгаа юм. Тэгээд тиймэрхүү хүмүүс ингээд байнд болцсон байдаг шүү дээ. Казино руу бүр орж ирсгүй гээд амар хожид ангууд бараг байнд болчдаг ч үлээ. Мэдгүй яадаг ч үл ямар тач тийм толгой сайтай тийм хүмүүс бас ингээд казино руу орж болохгүй бүр орж болохоо орох хэсэг асуулсан тийм. Вау. Тийм. Тэгэхээр ялтчихгүй амар математик л байгаа байхгүй тий. Тэгээд бас нөгөө тэгээд яг покер бол математик л. Тэгэнгүүт одоо тэр нэг зүгээр покер мокерс мэдгүй хүмүүс ч юм уу зүгээр дардаг машин зшинууд байдаг шүү дээ тий. Дардаг машинууд гэдэг амар гоё өнгөтэй 3-аараа юмнууд нийлж мэлэл тий. Тэр бол яг нэг покер мэдгүй хүмүүст бол хамгийн easy казиногийн тоглоом байгаа. Тэгээд тэрэнд гэлтгүй ер нь казиногийн ер нь бүх юмд тий казинод хүн айгу донтох бүр ингээд айгу боломжтой. Тэгээд донтсон хүмүүс зөндөө байдаг. Gambling addiction гэж байна шүү дээ тий яг
Тэр нь яг яагаад ингэж мөнгө алдаад байгаа юм байж яагаад ороод байгаа юм бол гэд хүмүүс бас гайхаад иш магадгүй. Тэгэхээр тэр бол бас нэг юу яадаг допамин өсгөждөг. Та нар 10 удаа тоглоод 10 удаа мөнгө алдаад 1 удаа хожиход ингээд амар их допамин орж байгаа бүр ингээд асар их допамин орж ирээд биэнд нь тэрнийхээ дагуу ингээд энэ сайхан мэдрэмж юм байна тий. 10 удаа алдчихад 1 удаа хожиж байгаа. Тэнгүү тэр нь одоо юу гэдэг чинь алдсан мөнгөний чи хажууд 11 нь штэ. 11 мөнгөө эргүүлж олж иж тэгэж амар баярлж гин гэдэг чинь бол энэ бас сэтгэхүй тэр юутай бас амар холбогдож ирж байгаа байхгүй юу? Харин тий. Тэгэл одоо яг түрүүний бас хэлжсэн шиг тэр том тооны хуулийн дээр бас яг тэгж ажиллаж байгаа байхгүй. Одоо ингээд урт хугацаанд бол нэг удаа нэг цагттай ингээд нэг дарахад нэг цагт ингээд 10 раунд тоглолоо гэж бодоход 5-д нь хожигдоод ингээд болоод гарчиж болно. Тэгтэл тэр 10 раунд чи үргэлжлээд насан туршдаа дахиад хэдэн удаа орж ирэх юм. Ингээд тоон ингээд раунд болгоно тоглох ингээд удаа чинь ингээд ихтэл байх тусам угаасаа ингээд алдах нь бол тодорхой болоо хэлж байгаа юм. Хэрвээ хизээ нэгэн цагт шиг казиногоос мөнгө хожиж исэн бол чи дахиж ороолоогоо ингээд цөөхөн ч гэсэн ингээд ороолоогоо урт хугацаанд чи казинод мөнгө алдаж байна л гэсэн үг. Эргэж өрөөсөө олохгүй. Чи өөрийнхөө мөнгийг алдаж байна л гэсэн үг болохоос ш. Яа. Тийм байдаг гэж байгаа юм. Тэгээд энэ бол ингээд хурдан мөнгөтэй болж болох аргуудын хамгийн эцсийн зохисол байлаа гэжсэн. Амар их хүмүүс ийшээ орж ингэж мөнгө төгөө алдаж швээ. Одоо ерөнхийдөө ийм түрүүн хэлсэн шиг ийм хурдан мөнгөтэй болох арга, хурдан баяжих арга гэдэг юмнууд ер нь байдаггүй. Тэрнтэйгээ бүр эртнээс эвлэрсэн дээр юм шиг байна. Ер нь хурдан мөнгөтэй бол иймэрхүү арга байхгүй. Харин байгаа мөнгөө л аятайхан зохицуулж сурах хэрэгтэй байх та. Тэр бол заа яг тэр бол тастаа сэдв болоо явчих واخ бүр. Ер нь бол тиймэрхүү юмнуудад итгэлтэхгүй. Тэгээд ийм хурдан мөнгөтэй болох аргууд бас түрүү хэлжсэн шиг те сэтгэл зүйдээр амар их тоглолт хийдэг. Амар их сэтгэл зүйдээр тоглолт хийдэг. Тэгэл саний одоо ингээл казино суглаа эднэр чинь бас л яг нөгөө допамин их нөгөө мэддүүлээд гэдэг шиг янз янзын юм сэтгэл зүйн эсвэл behavioral зан гаран шингийн иймэрхүү тоглолт хүмүүсийн тэм тоглолт юу доторх юмтай амар толгойтой амар ажилладаг гэх юм уу. Тэгэнгүүт яг амар хэцүү болчихсон. Тэгээ юунд нийтэх юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь л яг саяны шинээр хэлдэг чи яг өмнө одоо хурдан мөнгөтэй болох арга гэж байдаггүй байхгүй гэдгийг л ер нь бол бодгүй яхаа хурдан мөнгөтэй болох арга гэж байгаа. Гэхдээ маш хурдан маш амархан мөнгөтэй болох арга гэж байна. Тэ. Хурдан мөнгөтэй болыг гэвэл өөрөө скамер болж болж байгаа. Түүнээс суглаа гэж зардаг шиг. Тэмтгэхгүй. Тэрний доор байгаа хүн байх юм бол бас буруудах гэдэг шүү гэдгийг л бодох нь шүү дээ. Өөрөө дээр нь байж чадахгүй бол харин тий. Яа. Тий. Тийм байна. За тэгээд амар гоё мэдээлэл их одоо нэг яг юу хөө гоё яриа бэлтгэсэн минада баярлаа. Сэрэмжлүүлэг маркетинг юм шиг те бас нэг талаараа. Одоо жишээ нь би бол одоо шантрахгүй 2 3 алдсан юм байна. Одоо бол үгүй. Яа. Харин тийм ээ. Одоо тэгтээ манай шинэ үеийнхэн маань гайгүй болж байгаа юм шиг билий. Одоо жишээ нь тэр нөгөө нэг advanced fee буюу урьдчилсан төлбөр маягаар ингэж мөнгө өгөөд тэгээд одоо тий би нэг ийм биллионер байна. Надад нэг хэдэн төгрөг өгөөч гэдэгт хуурддаг одоо өрчин үеийн хүүхдүүд гээд бас амар цөөхөн байх гэж бодож байна. Найдаж байна. Одоо арай хүмүүс хашир болоод байгаа. Ер нь цаг хугацааны ирэхээр тий хашир болоод нөгөө нэг гэтээ бас эргээд цагдаагийн арга нарийсахад хулгайчийн арга нарийсдаг гэдэг шиг бид нар хашир болоод байхад скамеруудын
скамеруудын арга нь бас нарийсаар л те. Тэр нь хэцүү. Энэ айгу хэцүү зүйл шүү. Гэтэ ямар ч тач иймэрхүү юмнуудыг ер нь зүгээр мэдчихэхэд илүүдэхгүй ахаа гэж удаад өөрийнхөө харсан киноноос сэтгүүлээд ингээд ярьлаа. Та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд энэ түргээд энэ ингээд дуусах уу? Тэгээ өнөөдрийн ангийг бэлтгэсэн. Тийм гэхдээ сэтгэл мэтгэл байвал те эсвэл өөртөөхөө мэддэг гоё скам өөрт тохиолдож аргууд бас байх юм бол бичээд үлдээхгүй бид тэрийн бас мэдхгүй аргууд байж бил мэдээд авъя те. Бас сонирхолтой. Би тэгтээ бас иймэрхүү юмнууд ингээд сонсох амар дуртай байхгүй яг хүн амтан скам дуулсан нь гоё доо биш те ингээд дараа нь ингээд сэрэмжлүүлэг болох маркер ч юм уу бас сонирхолтой санагдаад байдیں۔ Тийм шүү дээ. Ер нь тийм. За тэгээд энэ хүртэл сонсон баярлаа. Тэгээд минутаас дахиад баярлаа. Баярлаа. Баясаа бэлтгэсэнд. Тэгээд за баяртай. Дараагийн уулзцаа. Баяртай.